Дэлхий яг үнэндээ хавтгай. Саран дээр хүн буугаагүй. Бид симуляц дотор амьдардаг. Пирамидыг хүмүүс бариагүй штэ. Харийнхан барьсан. Далайн гүнд өөр соёл иргэншил байдаг. Иллюминати хэмээх байгууллага дэлхийг удирддаг. Уур амьсгалын өөрчлөлт бол тарих угаалт. Вакцин бол биологийн зэвсэг. Дэлхий 2036 онд суурна. Тийм учраас Илон Маск ангар руу явах гэж байна. Гэх мэт хувилдааны онолууд уг нь их сонирхолтой, гэхдээ сөрөг үр дагаврууд бас байдаг. Энэ дугаараар хамтдаа шинжлэх ухаан болон хувилдааны онолын ялгааг нь харцгаая. Шинжлэх ухаан гэхээр бидний ойлгох ёстой нэг чухал хандлага бий. Тэр бол шинжлэх ухааны зорилго нь бодит үнэнд ойртох. Ойртох гэж байгаагийн учир нь юу вэ гэхээр аливаа нэг судалгааны үр дүн туйлын үнэн биш гэсэн үг. Ойртож болно гэхдээ хүрэхгүй. Хүрсэн ч гэсэн ер нь хүрээгүй гэж тооцъё гэсэн санаа. Энэ юу гэсэн үг вэ гэхээр аливаа нэг үзэгдлийн шинжлэх ухааны тайлбар нь 100% үнэн бишээ гэсэн үг. 99 ч юм уу тэр хавцаа гэхдээ 100% биш. Жишээ нь дэлхий бөөрийнхөө юм аа гэдгийг батлахын тулд бид нар маш олон удаа сансарт гарч ажиглаж ирсэн шүү дээ. Монгол хүн хүртэл сансарт ниссэн. Тэгэхээр дэлхий бөөрийнхөө гэдэг бол туйлын үнэн гэж бид хүлээн зөвшөөрч уг нь болно. Гэхдээ тийхгүй байя. 1% ч гэсэн эргэлзээ үлдээе гэсэн үг. Харин үлдээсэн тэр 1% нь хавтгай дэлхийн онолчид голоо зогоодог. Хувилдааны онол эндээс төрөн гардаг. Яг жинхэнэ шинжлэх ухаанчид яг тэр бодит мэдээллийг үйлдвэрлэж байгаа судлаачид маань нөгөө эрдэмтэй хүн даруй их мөрөн дүлгөөн гэдгийн ёсоор ерөнхийдөө өөрсдийн байр сууриа яг бүрэн төгс илэрхийлэхээс жаахан зайлсхийдэг хандлагатай. Энэ нь өөрөө туйлын үнд хүрэх боломжгүй гэдэг шинжлэх ухааны зарчимтайгаа эдгээр нийцж байгаа ч гэсэн харамсалтай нь нөгөө хувилдааны онолчдод урам зориг өгч өгдөг. Тэгээ хувилдааны онолчд маань сууж ягаад эхлээд итгүүлэхийг хүссэн хуурамгаа орой дээр нь тавина. Эцсийн дүгнэлтээ эхлээд гаргана гэсэн үг. Дараа нь тэрнийхээ доор ивж болохыг зөвөгдөл баримт юу байна? Цуглуулж эхэлнэ. Тэр бүх өгөгдөл баримтууд үнэхээр эцсийн дүгнэлттэйгээ буюу дээдлийнхаа одоо эцсийн дүгнэлтэд нийцжүүл нь бол хувилдааны онол биш шинжлэх ухааны онол болчих штеп. Тийм учраас тэд зарим баримт эсвэл өгөгдлийг зориуд гуйвуулж эсвэл шинээр зохиохоос өөр аргагүй. Хүний нийгэмд итгүүлэхийн тулд жоохон баримттай байх хэрэгтэй штеп. Үнэмшилтэй байх хэрэгтэй. Гэхдээ хувилдааны онолын тэр баримт нь жаахан гүн анализийн гот худлаа байж таардаг. Үзүүрийг нь худал хоорондоо холбогдчихсон байдаг. Хувилдаан байж таардаг. Тэгэхээр худал хуурмгаар барьсан байшин гэсэн үг. Тэгэхээр шинжлэх ухааны онол болон хувилдааны онолын нэг ялгаа нь шинжлэх ухааны онол эсвэл таамаг нэг өгөгдлөөс хэд хэдэн аргалгаа гаргаж ирж болно. Тэгээд тэрийг ингээ үргэлжлүүлээд бүх хувилбарыг ингээд судалж болно. Гэхдээ хувилдааны онол эхлээд дүгнэлтээ гаргачаа тэгээд дараа нь тэрнтэй ингэж тохирох өгөгдлүүдийг цуглуулдаг, зарим нь гуйвуулдаг. Энэ нь хамгийн аюултай. Тэгэхээр хувилдааны онол үзээд ах юм бол та өөрөө ч мэдлэхөө зарим буруу мэдээллийг хүлээн авчихсан байх талтай. Энэ нь бол буруу асуудал. Гэхдээ та өөрөө суур мэдлэг сайтай бол эсвэл хувилдааны онолын үнцийг нь жаахан ухдаг байвал үнэн төрхийг нь таних амарх. Хамгийн гайхалтай ялгаа нь юу гэхээр шинжлэх ухаанчид хувилдааны онолыг нэг их зүтгэлгүйгээр нцааж чадна. Харин эсвэргээр хувилдааны онолчид барагтаалж чадахгүй. Гэхдээ 1% магадлалыг нь бас үлдээх хэрэгтэй. Тэгэхээр онол гэдэг бол юуны онол вэ гэдгээс хамаарат үн цэн нь өөр гэсэн үг. Жишээ нь жинлүүрийн нэг талд харьцангуй онолыг тавья, харин нөгөө талд хөндөй дэлхийн онолыг ч юм уу тавья. Хоёулаа онол гэсэн нэртэй байна гэдээ энэ хоёр тэнцүү гэсэн үг биш шүү. Энэ хоёрын хооронд асар том ялгаа бий. Эдгээр онолыг тижээх баримтууд асар ялгаатай. Эверест уул шиг, нэг нь элсэн ширхэг шиг ийм ялгаатай. Нэг нь 100 жилийн турш туршилтаар нотлогдсоор ирсэн шинжлэх ухааны онол, харин нөгөөх нь нэг гар санаанасаа зохиогоод тэгээд тэрийг хэдэн хувилдсан гарууд дэмжсэн онол. Тэрний ард зүгээр л үнэмшил байгаа. Тэгвэл хувилдааны онол одоо хүртэл яагаад байгаад байгаа юм бэ? Одоо хүртэл яагаад шинэ хувилдааны онолууд гарч ирсээр л байгаа юм бэ? Яа тэгвэл хүн юунд итгэх нь хүний өөрийнх нь эрх учраас. Хэрэг өсвөл тэр хүн үлдсэн тэр 1% ч гэсэн үнэн гэж итгэж болно. Хүмүүс бидэнд байглаасаа ийм сэрэмжтэй үл итгэгч, эргцүүлэх дуртай, тэрслүү зан төрх бий. Учир нь хүмүүс бид нар өөрсдөө ир рационал амьтад. Бидний тарих робот шиг биш. Бид бас сэтгэлийн амьтад.
Бидэнд сониуч зам бий, бас саваагүй зам бий. Байгалийн хууль бидний төсөөлөлд хязгаар тавьж чадахгүй. Энэ бол байх ёстой асуудал. Бүх хүн нэг хүнд ямар шүүлтүүр, шүүмжлэл, эргцүүлэлгүй итгэчихвэл өөр арга өнцгөөс харах хүсэлгүй болчвол бидний хөгжил зогсон шүү дээ. Хин нэгний хоосон мөрөөдөл төдий байсан зүйлс өнөөдөр бодит болоод гайхалтай технологи болсон тохиолдол зөндөө бий. Тэгэхээр альва юмыг хаяа бас арай өөр өнцгөөс харах нь зөв зүйл гэсэн үг. Шинжлэх ухаан гэдэг бол яг шинжлэгдсэн, хэмжигдсэн зүйлсийг бодит гэж хүлээн зөвшөөрдөг. Ажиглагдах хязгаар доторх зүйлсийг бид ертөнц гэж тодорхойлдог. Тэрнээс цаатахт нь хүрэх хэрэг боломжгүй бол, хэрэг өгөгдөл байхгүй бол тэр бол бодит биш. Тиймээс бидэнд хэрэггүй гэж үздэг. Энэ нэг талаараа бид нэрийг хайрцаглана гэж та бодож магадгүй. Гэхдээ яг ч бас тийм биш. Зоосны нэг тал нь шинжлэх ухаан, нөгөө тал нь хувь тааны онол эсвэл шинжлэх ухаанаар араахан тайлбарлагдаагүй зүйлс гэж бодох нь буруу юм. Энэ хоёрын үнэн байх магадлалыг 50-50 гэж хүлээн зөвшөөрч болохгүй. Тэр магадлалыг өсгөж буй зүйл бол шинжлэх ухаан. Нэг тал нь 99, нөгөө тал нь 1 гэвэл арайд өгнө. Тэгэхээр юмс хоёр талтай гэж ойлгож болохгүй. Юмс маш олон талтай. Харин тэр олон талын хідэн яг нэг зүйлийг өгүүлээд байна. Ямар зүй тогтол байна гэдгийг л ажиглаж иж дүгнэлт хийх нь чухал. Юмыг өөр талаас нь харна гэдэг чинь өөрөө шинжлэх ухаан. Тиймээс шинжлэх ухаанаар тайлбарлагдсан зүйлс, тайлбарлагдаагүй зүйлс хоёрыг жинлүүр дээр тэнцүү мэтээр тавина гэдэг чинь утгагүй асуудал. Нэг талд нь сарыг бараг 1000 талаас нь судалсан тайлбар байхад нөгөө талд бараг юу ч судлаагүй нөхөр гарч ирснэ. Зөвхөн итгэл үнэмшлээрээ сар бол ийм гэж хэлэх. Энэ хоёр ижилхэн зүйл үү? Тэгэхээр та бүхэнд арай өөр харах өнцөг санал болгоно гэдэг бол хувь тааны онолын ганц авууштай тал нь. Одоо босос сөрөг талуудыг дурдъя. Хувь тааны онолын гол зорилго бол хүмүүсийн хандлтыг цогцолох юм. Тэгээд цугларсан тэр хандлагаа өөр зүгт чиглүүлнэ. Олон танигдахын тулд, дахин шүтэгдэхийн тулд, танд номоо зарахын тулд, кино зохиолоо сонирхолтой болгохын тулд, сошиал хаягаа олон даагчтай болгохын тулд, эсвэл YouTube-ийн бичлэгээ үзүүлэхийн тулд хувь тааны онолоос зурал тагсаад маш олон. Сөрөг үр дагавар нь зарим үзэгдлийн логик холбоосыг хүчээр буюу зохиомлоор хийснээс болж хүмүүс төөрөгдөлд ордог. Жинхэнэ нь юу блэ гэж боддог. Яг хүн юунд итгэх нь тухайн хүний эрхэлтэй. Гэхдээ таны итгэл үнэмшил тодорхой хэмжээнд байх ёстой. Түүнээс улбаалan таны итгэл үнэмшлээс улбаалan гарах үр дагавар бусад хүмүүст сөргөөр нөлөөлж болохгүй. Хувь тааны онол хуурмаг ухаан дээр суурилсан шинжлэх ухааны нэрийг барьсан хуурам мэхлэлт лөөврийн чанартай чиглэлийн бизнесүүд манай нийгэмд цөөнгүй байна. Эдгээр зүйлс дээр та өөрөө рационал хандаарай гэж үсэе. Нөгөө талаас хэдийгээр хүн юу үзэх нь, юунд итгэх нь хүний эрх чөлөөч гэсэн тэр хүмүүст юу үзүүлэх вэ, юуг үзүүлэхгүй байх вэ гэдэг дээр контент бүтээгчид, медиа байгууллагууд хариуцлагатай байх хэрэгтэй. Танин мэдхийн зорилгоор, соён гэгэрүүлэх зорилгоор хувь тааны онолыг орон даяар ялангуяа телевизээр түгээх нь буруу гэж шүүмжилмээр. Хэрэг телевизээр гарч байгаа бол үнэн байх гэж бодож байгаа хүмүүс зөндөө байгаа шүү дээ. Эхнээсээ цөөнгөө хүмүүс бид наруу хандаад байгаа. Тийм болохоор та бүхний хүсэлтээр 25 дугаар сууг телевизийн орчуулан гаргасан нэвтрүүлгийг хамтдаа анализ хийцгээе. Эхний ээлжинд 2036 онд дэлхийд сүрэх талаар шинжлэх ухааны ертөнцид ямар ч хилцүүлэг өрнөөгүй, маргаан болоогүй мэдэгдэл хийгдээгүй. Хувь тааны онолчд бол энэ талаар байнга л ярьдаг. Хэдэн ч удаа дэлхий сүнөв. Иймэрхүү нэвтрүүлгийн далд зорилго нь олон нийтэд үл итгэлцэлд төрүүлэх, хандлтыг өөр зүгт чиглүүлэх манипуляц байдаг. Далд манипуляц байдаг. Ялангуяа Creative Society буюу одоо энэ нэвтрүүлгийг бүтээгч байгуулга нь өөрөө нэг тийм шашны бүлэг шиг үзэл суртал зохион байгуулалттай. Уур амьсгалын өөрчлөлт бол хуурам мэхлэлт гэсэн суртал ухуулга хийдэг. Өөрсдийнх нь сайтн дээр бол маш гайхалтай гэгээлэг зүйлс бичигдсэн байгаа. Дэлхийд даяараа хувилдаад бидний хуурам эхэлж байна. Харин бодит үннийг мэдэх нь хүний эрх, тиймээс биднийг дэмжээрэй гэх мэт. Бид бол хараат бос судлаач гэх мэт. За, нэвтрүүлгийнхээ анализ руу орцгоё. Асуудлыг жаахан логик сүртэй харцгаая. Эхний ээлжинд яг 2036 онд дэлхий сүннө гэдгийг цаг минуттай хэлэх боломжгүй. Одоо байгаа өгөгдлөөр. Ер нь хүн төрөлхтөн л үгүй болно гэхээс дэлхий тэр чигээрээ сүннэ гэдэг чи өөрөө утгагүй асуудал шүү дээ. Харин хүн төрөлхтнийг байгалийн жамаар гинэт сүнхэд хүргэх хоёр том магадлал бий. Эхнийх нь том хэмжээтэй солир дэлхийг мөрөх магадлал. Олон жилийн өмнө апофис хэмээх солир дэлхийд ойрхон зөрөх магадлалтай гэсэн таамаг яриа зөндөө явж исэн. Гэхдээ дараа нь бүр нарийн хэмжилтүүд хийгдээд ойрын 100 жилдээ лав олигтой том солир мөрөх тохиолдол байхгүй байна гэдгийг сансрын агентлагууд мэдэгдээд байгаа. Хараат бус сансрын агентлаг. Ер нь бол бидэндээ ойрхон зөрж болох солирыг илрүүлэх тойрог замыг тооцоолон гаргах арга техник маш боловсронгуй болчихсон сүүлийн үедэд компьютерийн төсөлмжтэй. Тэгэхээр зөвхөн NASA биш олон орны хараат бус агентлагууд үүнийг хийдэг. Манай оронд хүртэл бага гарагийн судалгаа хийдэг телескопууд байгаа. Харин сонирхогчийн одоо оронд
шин солир илрүүлнэ гэдэг бол нэг төрлийн өрсөлдөөн болчихсон. Шин солир илрүүлэх нь ийм шагналтай болчихсон. Тийм учраас анзаараагүй өнгөрсөн солир гинт гараад ирэх вэ гэдэг магадлал маш бага гэсэн. Солирын тойрог замд гинт өөрчлөх магадлал бол бүр хол. Ер нь солир ирлээ ч гэсэн чиглэлийг нь өөрчилж болдог туршилт өнгөрсөн жил хийгдсэн шүү дээ. Дарт гэдэг бид нар бас тайлбарлаж ирсэн. За, нэг магадлал нь юм. Харин дараагийнх нь бол уур амьсгалын өөрчлөлт. Энэ бол үнэхээр ноцтой асуудал. Яг бидний хаалган дээр тулаад ирээд буй асуудал. Дэлхийн дундаж температур хүний буруутай үйл ажиллагаанаас буюу аж үйлдвэржилтээс шалтгаалan үүсэх хүлэмжийн хийн ялгарлаас болоод сүүлийн 150 жилд огцом өссөн байна гэдэг энэ чиглэлээр судалгаа хийж буй жинхэнэ хараат бус олон эрдэмтэд янз бүрийн судалгаагаар аль хэдийн нотлоод хэрэг бид зарим үйлдэлээ зогсоохгүй бол дэлхий ер нь сугар гариг шиг болох зам руугаа орох нэ гэдгийг анхааруулад байгаа. Үүний үр дүнд арга хэмжээнүүд эрчимтэй авагдаж маш олон орнууд улааны цахилгаан станц дахин барихаа зогсоож шатлалт хөдөлгүүр үйлдвэрлэхээ зогсоох шийдвэр гаргаад байгаа олон компаниуд. Харин үүнийг дэлхийд даяар хувилдсан мөнгө угаалтын арга гэж боддог. Дэлхий угаасаа $1-ч нэг хүүтэрдэг. Харин бид нар зүгээр дулаарх мөчтөн байна гэдэг цуу ярин итгэдэг хүмүүст яг юу гэж хэлэхээ мэдэхгүй байна. Тэгдэг зүй тогтол байгаа. Гэхдээ сүүлийн 150 жилд тэр зүй тогтол бол олон мянган жилийн зүй тогтол. Гэтэл сүүлийн 150 жилд дэлхийн дундаж температур яаж огцом өссөн тухай судалгаа өгөгдлүүдийг нэг хараад үзээрэй л гэж зөвлөмөр өөрийнхөө нүдээр. Хин эндээс мөнгө угаах юм бэ? Дэлхийн бүх засгийн газар хувилдсан байх магадлал байгаа юу? Ашиг сонирхлоо нэгтгсэн байх магадлал байгаа юу? Тэгвэл хувийн компаниуд яах юм? Ford, Mercedes, Toyota гэх мэт зарим улсаас илүү хөрөнгөтэй юм биш. Яагаад дотоод шатлалтын хөдөлгүүрээ болоод цахилгаан автомашин үйлдвэрлэх гэдэг юм бэ? Энд чинь нөгөө газрын тос байгалийн хийний төлөө дайныг санхүүжуулдаг, дэлхийг удирддаг гэдэг Ротшильдийн гэр бүлийнхний ашиг сонирхолтой зөрчилдөх юм биш үү? За, байж бол хамгийн том хоёр аюул бол энэ. Гэхдээ энэ нэвтрүүлэг дээр арай өөр аюулуудыг дурдсан байна. Энэ хоёрыг бодоход арай яривхтай бас нарийн тооцоол гаргахад хэцүү салбаруудыг сонгожээ. Жишээ нь газар хөдлөлт. Энэ бол маш оновчтой сонголт. Яагаад гэвэл саяхан хүчтэй газар хөдлөлт болж олон хүн амиа алдсан харамсалтай үйл явдал болсон шүү дээ. Тийм учраас айсан хүмүүсийг үнэмшүүлэх, чиглүүлэх илүү амархан. Дэвшүүлж буй асуудал нь сүүлийн үед газар хөдлөлтийн идэвхжил нэмэгдэж буй тухай. Энэ бол худлаа биш, гэхдээ арай өөр шалтгаантай. Газар хөдлөлтийг судалдаг геофизикийн салбар бол хамгийн чухал салбаруудын нэг. Олон хүний амь нас үүнээс шууд хамаарах учраас. Тиймээс энэ салбарын технологи, боловсон хүчин, судалгааны санхүүжилт сүүлийн жилүүдэд улам нэмэгдэж байгаа. Тэгэхээр хэмжилт хийх оролдлого, өгдөл цуглуулах цар хүрээ нэгссэн гэсэн үг. Энэ нь газар хөдлөлт ихссэн гэж шууд өгнөж болохгүй. Харин газар хөдлөлтийг илүү ихээр бүртгэж чаддаг болсон гэсэн үг. Ер нь шүү дээ, түүхийн өгдлийг шууд эцсийн дүгнэлт болгох гэж зүтгэх нь жаахан буруу. Жишээ нь та Монголд амьдардаг байлаа гэж бодъё. Таны амьдралдаа харсан шувуу бүхэн жижигхэн биетээ бас нисдэг. Энэ бол танд олдсон өгдөл. Эндээс та шууд бүх шувууд жижигхэн бас нисдэг гэсэн дүгнэлт гаргаж болохгүй шүү дээ. Яагаад гэвэл та тэмээн хяруул эсвэл пингвинийг хараахан хараагүй учраас. Харин энэ нэвтрүүлэг яг үүн шиг зарим өгөгдлийг эцсийн дүгнэлт рүүгээ чирээд говьуулаад байгаа нь болохгүй ба. Энэ бол шинжлэх ухаан биш. Яг нэг дэвшилттэй юм нь хүмүүс баахан график харуулж бас судалгаатай шүү, хоосон биш шүү гэдгийг харуулад байна. Тэр дундаа Nature дээр гарсан өгүүллийг харуулж байна. Тэгээ үнэн нь бол үнэмшилтэй гэхдээ тэр судалгаанууд дээр өөрсдийн дүгнэлтээ нэмж давслаад яриад байгаа нь буруу. Энэ нь яг л болчмор нисдэг гэдэг судалгааг харуулснаа тэгэхээр пингвин ч гэсэн нисэх ёстой гэж тайлбарлахтай ижлэн гэсэн үг. Өөрсдийнхөө хүрхийг хүссэн тайлбарт тохирохуйц байдлаар бодит байдлыг говьулж ингэж болохгүй. За, дараагийн асуудал бол дэлхийн цөм. Дэлхийн дотоод цөмийн хөдөлгөөн өөрчлөгдөж байгаа тухай, соронзоо орны туйл нүүж байгаа тухай ярьж байна л да. Энэ бас худлаа биш. Гэхдээ шалтгаан нь дэлхий сөнөгч байгаатай холбоотой бас биш. Дэлхийн цөмийн эргэлт яагаад өөрчлөгдсөн тухай бид өмнө ярьж ирсэн. Энэ бол дөнгөж саяхны шинэхэн судалгаа. Тэгэхээр бүрэн бус өгөгдөл гэсэн үг. Газар хөдлөлтөд харьцуулахад дэлхийн цөм арай бага судлагддаг салбар. Бидний мэдэхгүй байгаа зүйлс маш олон байгаа. Дэлхийн дотор байгаа учраас бид нар тэрийг хэмжих маш хэцүү. Тэгэхээр эндээс шууд дүгнэлт хийж бас болохгүй. За, үнэнд ойр 3 дахь аргумент бол сүүлийн жилүүдэд цаг агарын огцом өөрчлөлт, эрс тис үзэгдлийн давтамж нэмэгдэж байгаа тухай. Энэ бас судлаа биш, баримттай асуудал. Та би ч гэсэн нэг хүний амьдралын хугацаан дотор энэ өөрчлөлтийг мэдэрч байгаа. Гэхдээ энэ бол уур амьсгалын өөрчлөлтийн шууд дагавар үр дүн. Тэгэхээр энэ нь өөрсдийнх нь няцаагаад байсан зүйлтэй орооцолтчихж байгаа биз? Логик гэвд. Тэгээд цаашаа үргэлжлэх юм бол ялангуяа сансар одоо оронтой холбоотой эсвэл бүр үнэхээр хэцүү. Ямар ч логик холбоосгүй зүйлсийг
хүчээр холбох гээд оролцчихсан. Дунд сургуулийн байгалийн шинжилгээ ухааны мэдлэгээр шууд нитааж болох асуудлууд олон байна. Нэг л гадаа бороо орж яхад галт тэрэг 70 км цагийн урттай явж байна. Энэ үед бат болон туяа гэртээ ном уншиж исэн бол ширээн дээр хэдэн айлан байгаа вэ гэдэгтээ ижилхэн ямар ч холбоогүй зүйлсийг холбох гэж оролцсон. Мэддэг хүнд бол яг ингэж сонсогдох байсан. Магадгүй энэ сэдвийн талаар суурь мэдлэг багтаа хүмүүст бол айгүй логиктой сонсогдож болох байх. Өөрсдөө эрдэмтэн гэсэн баахан жүжигчд бэлтгэсэн зохиолын дагуу айгүй олон ойлгохдохгүй мэрэгжлийн үг хэллэг ашиглан ярьж байгаа нь үнэхээр одоо мэдхгүй хүнд бол үнэмшилтэй харагдаж байна. Хальт арах юм бол. Гэхдээ бүгдээрээ хальт хардаггүй бай. Гүн рүү нухаж хардаг бай. Эдгээр өөрсдөө олон эрдэмтдийн нэгдэл гээд байгаа. Гэхдээ ямар ч тийм юм байхгүй. Карьергүй эрдэмтэд хувилдааны онол ярьдаг. Эрдэмтдийн хувьд карьер гэдэг бол маш чухал байдаг. Тэр хүний босгосон амьдралынхаа туршид босгосон үнцийн хөдөлмөр нь учраас. Карьер өрнөстэй эрдэмтдийн яриа мэдэгдэл шинжлэх ухааны ертөнцид үн цэнтэй байдаг. Олон нийтэд итгэл өгдөг. Харин Creative Society-гийн хувьд мундаг эрдэмтдийг хуурам мэхлэж хувилдааны онлайн нэвтрүүлэгт оролцуулах гэж байсан нь бас илчлэгдсэн түүхтэй. Яг нь эдний хэлж байгаагаар л одооны энэ эрдэмтдийг буюу одоо шинжлэх ухааны ертөнцийг бүхлээрээ хоорондоо хуйлтчихсан тэгээд дэлхийн нийтийг хуурам мэхэлж байна гэдэг. Гэхдээ та бодоод үз. Үнэхээр ийм хувилдаан байгаа бол маш олон хүний амыг таглах хэрэгтэй бол. Хаалттай системд бол учрыг нь олж болох байх. Гэхдээ дэлхийд даяар нээлттэй бие бинийгээ хяндаг, шүүдэг, алдааг нь засаж урагшилдаг системд тийм боломж байгаа юу? Магадлал байгаа юу? Эсвэл бүх хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бас хоорондоо хувилдсан байх боломжтой юу? Энэ бол бүр чөлөөт зах зээл шүү дээ. Үнэн мэдээллийг хүргэхийн тулд өрсөлдөж байгаа салбар. Энд этик, ёс зүй, хүндлэл бас бий. Тэгэхээр өнөөдрийг хүртэл бүтээсэн бүх үнцийн, бүх цуглуулсан мэдлэг, бичсэн бүх түүхүүд худлаа байх магадлал маш бага. Хэрвээ худлаа байлаа гэхэд тэрийг анзаарахгүй байх магадлал өөрөө маш бага. Одоо тэрийг алдааг анзаарах юм бол хэрвээ та Айнштейны нэг алдааг анзаарах юм бол Нобелийн шагнал авна гэж би хэлдэг шүү дээ. Гэхдээ та Айнштейны алдааг олсноо дотроо хадгалаад иж болохгүй. Өөрөө өөртөө итгэл яваадах юм бол ямар ч хэрэггүй шүү дээ. Хүн төрөлхтний өмнө гаргаж ирээд бүх дэлхийн өмнө гаргаж ирээд үнний шүүхээр оруулах хэрэгтэй. Бүх талаасаа хамтдаа харцгаая. Тэр нь тэнцэж чадах уу гэдэг л асуудал. Гэхдээ хувилдааны онолд ямар ч үнний ор байхгүй гэж бас ойлгож болохгүй магадгүй байгаа. Зүгээр яг хамгийн аюултай нь үннийг өөрийн ашиг сонирхлын төлөө гуйлаад байгаа нь л асуудал гэсэн үг. Үнэн танд таалагдахгүй байж болно. Тэглээгээд танд таалагдах худалтай зуралдаад байвал ямар харамсалтай амьдрал вэ? Тэр үнэн худлыг ялгадаг болохын тулд бид нэр өөрсдөө дархлаатай байх хэрэгтэй. Аливаа асуудлыг өөрийнхөө хэмжээнд шүүжих хэмжээний тодорхой суурь мэдлэгтэй байх хэрэгтэй. Бүх хүн атомыг хуваах хэмжээний мэдлэгтэй байх албагүй. Гэхдээ ядаж атомд яагаас сэтгэл байхгүй вэ гэдгийг ойлгох хэмжээнд байх хэрэгтэй. Энэ үнэн үү эсвэл худлаа эсвэл зөв үү буруу юу гэдэг асуудал ер нь 50-50% байх байдаггүй. Магадлалын асуудал энэ бол хэдэн хувийн үнэн бэ гэдэг асуудал. Итгэх хувь явуулж. Харин тэр итгэх хувийг шинжлэх ухаан өсгөж идэг. Үннийг олборлож байгаа. Дээрээс нь үрж байгаа. Тэгэхээр доотлын суурийг нь мэддэг байхад ер нь үннийг гадарлах гайгүй гэсэн. Өнөөдрийг хүртэл биднээс өмнөх хүн төрөлхтний маш их хичээж босгосон үнэн дээр амьдарч байгаа. Энэ бол гайхалтай систем. Гэхдээ нөгөө нэг хувийг бас үлдээх хэрэгтэй. Энэ систем бол төгс биш, алдаа байхгүй гэсэн үг биш. Алдаж болно. Гэхдээ алдлаа гэд бүх зүйл ормонгоор ирэхгүй. Зүгээр алдаа нь засагдсан сайжраад яв. Нэг хэсэг нь өөрчлөгдөж болно. Суурь нь ерөнхийдөө байж л. Үүний тулд шинжлэх ухаан байна. Үгүй бол бүгдээрээ өдөр болгон үнэн худлын ирүүлэхээ хэрэг гарна шүү дээ. Нөгөө алдартай жишээ байдаг да. Ньютоны алдааг Айнштайн олсон тухай. Гэхдээ Ньютоны онолыг одоо бид бүхэн Айнштайн одоо оронгоор нь өөрчлөөгүй. Ньютоны онолыг бид бүхэн ингээд тэр чигт нь өөрчлөөд мартаагүй. Одоо ч гэсэн Ньютоны онол классик системд хүчинтэй хэвээрэл байгаа хэрэгжилж байгаа салбарууд бий. Айнштайн зүгээр л алдаатай хэсгийг нь олоод сайжруулсан. Үр дүнд нь бид нэр хүн төрөлхтөн үнэнд илүү харьцсан. Гэхдээ Айнштайн Ньютоныг төгс үнэн гэж итгэсэн бол магадгүй тэр нэлт төрөхгүй байсан байх. Тэгэхээр тэр нэг хувийг бас дутуу үнэлж болохгүй байх нь шүү. Гэхдээ шинжлэх ухаан гэхээр хэрв та одоо манай үнэнч үзэгч бол мэдж байгаа. Энд бид нэр жинхэнэ шинжлэх ухааныг буюу байгалийн шинжлэх ухааныг ярьж байгаа. Хүний сэтгэлээс ангид байдаг байгалийн шинжлэх ухаан. Байгалийн зүй тогтолцоог судалдаг. Энд үннийг гаргаж ирэх нь харьцангуй амар энэ салбарт нөгөө иррационал хүн гэж амьтны нөлөө бараг байхгүй учраас, байхгүй гэж тооцдог учраас, илүү объектив учраас. Харин бусад шинжлэх ухаануудад энэ хувилдааны онол гэдэг зүйл маш хэцүү. Үнэн нь хаана, худал нь хаана юм бэ гэмээр төөрмөр. Тэм ч учраас байгалийн шинжлэх ухаан илүү гайхалтай. Та хичнээн хүссэн ч гэсэн дэлхийс өнөхгүй.
бүх хүн төрлөختөн бүгдээрээ зэрэг залбирсан ч гэсэн маргааш нар манддгаараа л мандна.